юм бэ гэхээр үг хэлье гэж утснаа жоохон шүлэглээд үзүүл яасан гэж бодоод нэг бичвэр хийсэн шүлгэн цэрч гэдэг юм уу тийм ээ. Одоо 55 үржээж амьдралд анх удаа нэг шүлэг шиг юм зохиож үтсэн. Би тэрийг та бүгдэд нэг уншуулад үзүүлчихье. Маш товчхон. Үүнээс та бүгд бас юм ойлгох болов гэж бодож байна. За би уншаадах. 20 дөнгөж гарсан хүүхэд төр барилцаж 24 жил олны амьдралд оройтхыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Ажил хийж шударгаар амьдрдаг нь шорон явж авилгал авч хөлждөг нь ордонд суухыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Байгалийн баялгаа гадныхан зүгээр өгсөн баяжиж байсан бүхнийхээ төлөө дуугарсан буруутахыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Газар шороогоо зарсан одон медаль хүртэж гол нуураа хамгаалсан өргөс торны цаан суухыг ардчил гэдэг юм бол энэ нийгмийг яах юм бэ? Газар сүүлэрхээр адилхан хувааж идчихээд сүрэг хүчин болохоор нь эргээд намнахыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Хөдөлмөрлөж зүтгэсэн хог дээр гарч хулигтж хошгруулсан тэнгэрт нисхийг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Дүр эсгэж чухал царай гаргасан дээш хөвж дуугүй үнэнчээр зүтгэсэн доош живхийг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Алтан амиач хайрлалгүй бидний төлөө зажааслсан анд нөхтөө мартаж төвийг сахих нэрээр жийхийг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Зовх цагт ханилж явсан нөхрөө зовлонгүйгээр араас нь хутгалахыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Дарийн утаа үнэрлээгүй жаалхүү баатар болж дайчин баатар эр гавьяагүй хоцрохыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Бөхс долоогчд нь чадуу амьдарч бүү солиор гэсэн ядруу амьдрахыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Хэлсэн үгнээс буцаж няцаж хайсан шүлсээ эргэж залхихыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Түүц лангууч ажиллуулж үзээгүй тэр бумтан болж төрснөөс үхтлээ хөдөлмөрлсөн тарчиг дорой амьдрахыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Насаараа ажилласан нарсанд байгаагаас өөрсгөө амьдарч нял шал хийсэн хүн цөөврүүд наранд жаргаж амьдрахыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Өвөг дээдсээ дорд үзэж өрөөл бусдыг шүтхийг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Хууль сахин гэж цээжээ дэлдсэн нэгэн харин энэ хуулиа өөртөө л зориулж батлахыг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Данжаадын хүүхэд даналцаж дархан Монголын үрс өмөлцөхийг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Эх орон эзгүүрч эд хөрөнгөөр солигдож эх орончтой гудамжинд үнгүүдүүлэхийг ардчил гэдэг юм бол энэ нийгмээс татгалзъя. Хэрвээ энэ бүх гажуудлаа засаж чаддаг юм бол ардчлалыг дэмжиж, үгүй юм бол бүр мөсөн болёо. Гомсронгийн арслан гэдэг би өөрийнхөө фейсбુક дээр тавьсан байгаа. Та бүгд орж сонирхож болно. Facebook цэг.com ташуу зураас Улаанбаатарыг гэх юм уу эсвэл Facebook-д ороод гомсронгийн арслан гэдэг кириллээр эсвэл латинаар бичээд тавил энэ шүлгэнцэр маань байгаа. Тэгэхээр би энийг яагаад хэлж яах нэхэр үнэхээр нөгөө Чойнымын хэлдэг шиг энэ улсын ухаангүй байдлыг хараад уур минь хурч байна гэдэг шиг би дугаа байж чадсангүй. Энэ шүлгийн маань төлөө бариад хариул над гомдох зүйл алгаа. Уг нь Чойнамыг улс их орныхаа бодлогын эсрэг, намын бодлогын эсрэг шүлэг зохиолоо гэд хорилоо, хүний эрхийг зөрчлөө гэж хуучин нийгмийг ардчлагчид муулж, шүүмжилж байгаад огцруулж ийсэн. Одоо тэгээд би энэ ардчлалын нүр дүнд өөрийнхөө үзэл бодлыг л илэрхийлсэн юм аа. За би дараагийн хүнийг авъя. Та утсаараа шууд яриараа. Зурагт